За сайн байцгаана уу? Энд байна. За алсын хараа гэсэн талаараа хичээл зааж подкаст зааж хийж байгаа. Тэгэхээр тэргийг үргэлжлүүлэн хийцгээе гэж бодож байна. Еврей 11-ийн 13-аас уншия. Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр харин холоос тэдгэрийг харж батлан хийлж өөртөө дэлхийд гадныхан ба төрс цууршигт гэдгийг хүлээн зөвшөөрч хил дотроо нас барсан билээ гэж. Тэгэхээр энд байгаа хүмүүс болохоор амлалтуудыг авалгүйгээр гэдэг нь болохоор яг боддоор хүлээж авч яг Бурхны амласан амлалтыг хүлээж авч чадаагүй гэсэн утгатай үг орсон байгаа. Тэгэхээр алсын хараа гэдэг нь итгэл үнэмшлийг мөрөөдлийг бодиттой болгох үйл явц юм. Нэгсэндээ энэ бол бидний мөрөөдөл биелэх үйл явц. Алсын харааг инженерчлэл гэж бас байдаг л да. Алсын харааг одоо ямар тэгшгэлтэй юм бэ гэж харах юм бол урам зориг хэрэгтэй байна. Тэднийг холоос харж байгаа. Хамлагдсан байгаа зүйлүүдийг холоос харж байгаа. За тэгээд итгэл үнэмшил буюу итгэл үнэмшилтэй байгаа. Итгэл үнэмшилтэйгээр холоос харж байгаа. За эзэн амласан юм чинь тэнд хүрэндэ гэсэн итгэл үнэмшилт байна. Дараа нь харин үйлдэл гаргах тэгээд шийдвэртэй тууштай байх тэгээд бүр дуусгах явдал маш чухал байна. Тэгэхээр эдгээр хүмүүс амлалтыг хүлээж авч чадаагүй ч гэсэн алсын харааныхаа төлөө алгасаар агаад дуусна тухай ярьж байна. Харин бид амлалтыг яаж хүлээж авах вэ? Бид нар алсын хараан дээр яаж хүрэх вэ? Эзний амласан амлалтанд яаж хүрч хүлээж авах тухай хэдүүлээ үргэлжлүүлэн сонсоцгоё. Тэгэхээр алсын хараа дотроо олон үлдэгчтэй байх нь шүү дээ. Урам зоригтойгоор харж хүлээн гэсэн үг. Тэгээ урам зоригтой харах явдал маш чухал л даа. Яагаад вэ гэх юм бол бурхан надад тийм амласан гэд нэг тийм урамгүй хүн хэлж идэг. Гэтэл тэрийг эзэн надад тийм амласан юм чинь би эзний хэний ч нүд үзээгүй чи сонсоогүй тэр зүйлүүдийг би авах болно хүлээх болно. Үнэхээр гэж тэгж хэлчихэд бүр тэргээр явцсан хүмүүс байгаад гэрчилж байгааг би сонсч байсан. Эзэн амласан тэр амлалтанд хүрсэн чи ямар гоё байсан гэж би хизээж бодоогүй тэр зүйлүүдээр тэр орнуудаар явсан сайн мэдээ хуваалцсан би тэдгэр зүйлүүд хүрсэн гэж итгэлтэйгээр баттай хэлж байгаа хүмүүсийг харахтаа би баяртай байдаг. Харин тэрнийхээ төлөө үйлдэл гаргадаггүй зүгээр л хүлээгээ сууж ивэл яах вэ? Дараагийн чагаа шатан шидэхгүй идэвхтэй хийж чадахгүй байвал яах вэ? 1-2 өдөр хийжсэн бурхан намайг ном бичээрэй гэсэн юм. Тэгээд 5 жил ганц ч цэг тавиагүй эхний хувцаач бичээгүй. Үгүй та ядаж эхнийхээ хувцыг бичиж эхлэеч. Та ягаад ядаж драфт юм уу те ингээд нохор гаргаач. Надад бурхан ном бичээрэй гэж хэлээгүйс урд нь бичээрэй гэж хэлэнгүүт нь тэр дорол айж имсэн ч гэсэн суусан. Би чадахгүй ч гэсэн суусан. Тэгээд ихнийх нь номууд гарсан мэдээж. Тэгэхээр яагаад бид нар алсын харааг судлах ёстой? Бид бүгд аялалд явж байгаа тул хүмүүр амьдралдаа хүрэх газартаа байдаг. Зарим хүмүүс зорьсон газар санаатаа хүрдэг бөгөөд эдгээр нь тодорхой алсын хараатай хүмүүс юм. Та түүнийг үнийг одоо ухаарахгүй байж болох шин таны амьдралд янз бүрийн тал дээр таны хүсэл тэмүүлийг илэрхийлдэг олон алсын хараа таны дотор байдаг. Үндсэндээ бид бүгд алсын хараатай хүмүүс. Гэтэ хэдий ч зарим хүмүүс бусдаас ялгуулдаг зүйл бол тэдний үйлдэл хийх чадвар. Алсын хараа хэрэгжүүлэх чадвартай байдаг бол зарим нь хүссэн зорилгодоо хүрэхин тулд бодиттой алхам хийхгүйгээр зүгээр л зүүдэлдэг, зүгээр л мөрөддөг. Тэгэхээр бурхан танд алсын хараа өгчлээ. Тэгэхээр алсын хараа нь өөрөө хүч байдаг. Алсын хараа чиг баримжийг авчирдаг. Төрийг хийхин төлөө алсын харааны дотор бурханы өгсөн алсын харааны дотор өөрөө мэдгүй хүч байдаг. Нэгүслийн хүчтэй адилхан тэр хүч байдаг. Тодорхой алсын хараатай байх нь бидний амьдрал тодорхой байдал, ойлголт, урам зориг авчирдаг. За би бурханы хаанчлалын төлөө ингэж ажиллах юм байна гэдг нь тодорхой байх юм бол тэрнийхөө төлөө урам зоригтой өглөө болгон жишээл залбирдаг хүмүүс бол өглөө болгон заримдаа залбирлаа авсан аваагүй залбирсаар л байдаг. Урам зоригийг нь авчирдаг. Тэрийг үйлдэлээ хийсээр байдаг. Та надаас юу хийхийг хүсэх байсан бэ гэж эзнээс асуух үед яг үлээ энд нь тусалдаг баг. Мөн бидний дааж мурдах замыг зааж өгдөг. Алсаараа нь өөрөө удирдамж болдог. Шийдвэр гаргахад хялбар төвөггүй болдог. Жишээлбэл хүний амьдрал зөндөө олон зүйл болдог л доо. Жишээлбэл чухал биш, яаралтай биш гэсэн ангилалд алсын хараа нь ордог. Чухал бөгөөд яаралтай биш гэсэн ангилалд алсын хараа ордог.
Нэгсэндээ чухал мөртлөө таны амьдралын хамгийн чухал мөртлөө яг одоо яаралтай биш. Яг бол тэр хоол болгож байгаа зүйл. Гэтэл хүмүүс тэрийг хоош нь даваад хийдэггүй. Жишээлбэл та үнэхээр жишээл гадаад сургууль сурах гэж бодъё л доо. Гэтэл тэр нь сурахын тулд яах вэ гэхээр хилээ сурах хэрэгтэй. Тэгвэл та хилээ сурахын тулд цаг гаргаж байна уу? Та магадгүй тэр хэлний сургуульд явдаггүй бол шаардлагагүй юм чи. За яг өдөр тутмын ажлаа хийгээд завгүй болж магадгүй. Сүнслэг бэлгүүдээ хүссэн тэмүүлж суралцж байна уу? Түүний төлөө цаг гаргаж байна уу? Дараа нь тэрийг өгүүлдэж тууштай байж чадчихна. Тэгэхээр амьдралын хувьд чухал мөртлөө нэг яаралтай биш хинч танаас шаардаагүй зүйлүүд төр анхаарлаа хандуулах тухай ярьж байгаа юм. Гэтэл амьдрал дээр чухал мөч мөртлөө яаралтай биш зүйлээр хүмүүс цагаар бүрдэг. Жишээлбэл Facebook уу. Та хэдэн цагийг тэрэнд зарцуулж байна? Кино үзэх ч юм уу? Үнэхээр гэр бүлэрээ хаяа нэг кино үзэх бол өөр хэрэг. Харин өдөр болгон хэдэн цагаар драма үзэх явдал бол таны амьдрал чухал биш. Бас яаралтайч биш зүйл. Харин зарим хүмүүс чухал мөртлөө яаралтай зүйлүүдийг хурдан хийж төлбөр мөнгөө төлөх ёстой, өрөө багдуулах ёстой гэж байдгаараа гүйжидэг. Тэр мэдээж чухал шүү дээ амьдралд. Гэхдээ яаралтай зүйл учраас хамаг зүйлийг урш нь хойш нь тавьдаг. Тэдгээр зүйлүүдийг яаралтай байгаа зүйлүүдийг ангилах явдал чухал. Та алсын ханаатай болох үед тэдгэрийг энэ нь чухал биш. Энэ нь яаралтай биш. Яаралтай мөртлөө чухал биш зүйлүүдийг бас хаях хэрэгтэй. Яг бол тэрийг өөр хүмүүст бас өгч болно. Зарим ажлуудыг дэлгүүр хошоо явах чухал байгаа юм бол хин нэгэнд ч юм уу хүүхдтэй ч юм уу эсвэл тань ажилтай ч юм уу даатгаж өгч болно гэсэн. Бүх зүйлийг өөрөө хийх гэж бас хичээж болохгүй. Зарим зүйлийг хүмүүс хийж чадах бол тэр хүмүүсээр нь хийлгэж болно. Харин та өөрөө яг чухал зүйл дээрээ анхаарах хэрэгтэй гэсэн. Тэр алсын харааны таны дотор хөдөлгөгч хүчийг бий болгодог. Үнэхээр Бурхны алсын хараатай таны алсын хараа нэгдэж чадах юм бол таны хүсэл тэмүүлгийг бадраадаг. Таны урамшигтай түүнийг хийх хүч болдог. Амьдралын эгэл жирийн зүйлүүд хүртэл төлөвлөсөн зорилгодоо хүрэх зорилготой алтмууд болж хуурдаг. Илүү ажил бүгдэлтэй болж хуурдаг. Тэгэхээр та өөрийгөө урамшуулаарай. Та алсын хараагаар хэрэгжүүлэхийн тулд хийсэн зорилготой алтмуудаа урамшуулаарай. Хөөх би чи энэний төлөө хэнийг хийж байгаа юм биш үү гэдгийг хэлээрэй. Тэгэхээр үнэхээр Бурхны ханд өгсөн алсын хараа юу вэ гэдгийг бичээрэй зорилготойгоор. Тэр алсын хараатай байна гэдэг нь Бурхан өөрийн зорилгыг дэлхий дээр хэрхэн амьдруулж байгааг харах явдал. Алсын хараа нь өөрөө хүч бөгөөд үйл ажиллагаа хийх төр үнэхээр хийх чадваруудыг бас өгдөг баг. Дуусгах чадрыг бас өгдөг баг. Танд нэрч хүчийг өгдөг баг. Тэгээ цаад бэрхшээл гарах толон гэсэн даван туулах хүчийг өгдөг баг. Цаад бэрхшээл гарах уу гарна. Энэхүү алсын хараа үнэхээр эзнээс өгөгдсөн байх юм бол маш амархан байдаггүй. Хэцүү байдаг. Гэхдээ түүнийг даван туулах хүч өгддөг. Урамчин хугардаггүй. Урам хуруулах гэсэн олон үйл явдлууд болно. Тэр үед тэмцэлдэх чадварыг бас өөрөө өгдөг баг. Тэгэхээр таныг би бүр урамшуулж байна. Алсын хараа гэж юу вэ? Бичээрэй. Тэгээд үнийг хийхэд бол би яах ёстой вэ? Тань дээр алсын хараа чи урам зориг хүчийг өгч чадчих байна уу? Итгэл үнэмшил орж ирж гэнэ үү дэрийг? Эзэн би хийж чадахгүй ч гэсэн эзэнтэй хамт энийг хийж чадна гэсэн. Дараа нь энэний хадлаа ямар үйлдэл гарах вэ? Та өдөр тутам ямар үйлдэл гарах вэ? Тэгээд шийдвэртэйгээр тууштай байж чадах уу? Тэгээд үнийг дуусгахын тулд та юу хийсээр байх вэ гэдгээ бичээрэй. Тэгээд алсын хараандаа зориулсан өдөр тутмын төлөвлөгөөнүүдийн талаар дараа нь авч үзье. За та бүхэнд тэгээд алсын хараагаа бичих даалгаврыг өглөө шүү. Тэгээд эзэнтэй хамт тэрэн дээр бүр анхаарал гарган суугаараа. Тэр өдөртөө ч юм уу цагтаа орж ирэхгүй байсан ч гэсэн өдрийн турш замсргүй байх чинь эзэн хэлж магадгүй. Эзэн бүр сануулж магадгүй. Танд хэлсэн байгаа, мартагдсан байгаа зүйлийг сануулж магадгүй. Тэгээд эзний дотор алхаараа. Баярлалаа.